За өнөөдөр засгийн газраас орон сууцчлалтын банкны тухай болон орон сууцчлалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж улсын хурлд өргөн мэдүүлэхээр боллоо. За шинээр байгуулах орон сууцчлалтын банк нь бага дунд орлоготой иргэдийг орон сууцтай болоход чиглэсэн тусгай зориултын төрөлдсөн банк байх юм. За ингээд арилжааны банкудтай өрсөлдөхгүйгээр ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиг үүрэгтэй ажиллах юм. За одоогийн байдлаар ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэд өгсөн иргэдийн тоо 47 мянгад хүрч нийтдээ 6.6 их найд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ үүсээд байна. За үүнээс шалтгаалan иргэд ипотекийн зээлээ хүлээх хугацаа нь 4-өөс 6 жил болж зарим нь өндөр хүүтэй арилжааны зээлд хамрагдаж орон сууц худалдан авах нөхцөл байдал үүсээд байгаамаа. Төрөлдсөн банк байгуулснаар энэ одоо олон улсын зах зээлээс гадаад дотоод бонд босгож бид нэр их усрыг нэмэгдүүлэх ийм одоо асуудалтай байна. Саяны хэлсэн 6.6 их найт төгрөгийн 47.8 мянган одоо өрхийн хүлээгдэж байгаа 4-өөс 6 жил хүлээгдэж байгаа энэ одоо хүлээлтийг бид нэр энэ төрөлдсөн банк байгуулснараа одоо богиносгох жилдээ олгогдож байгаа ипотекийн зээл хамрагдж байгаа иргэдийг 2-оос 3 дахин одоо нэмэгдүүлэх ийм л одоо боломж олцоотой бол. За ташрамд дурдахад энэ орон сууцчлалтын төрөлдсөн банк маань бол арилжааны банкудтай бол өрсөлдөхгүй. Хувь иргэдэд одоо ипотекийн зээл олгохгүй зөвхөн бодлого барьж ажиллана. За их үүсвэрээ босгосон их үүсвэрээрээ одоо бусад арилжааны банкудаар яг одоогийн явж байгаа зарчмаар одоо ажиллана гэж ойлгох хэрэгтэй. Мөн одоогийн явж байгаа МИК-ийн зарчим, Монгол банкны зарчим бол яг өнөөдрийн явж байгаа одоо зарчмаараа явна. Нөгөө талдаа энэ төрөлдсөн банк байгуулагдсанаар одоо бас зах зээл дээр өрсөлдөх ийм одоо боломж олцоотой болж байгааг бас дурдах нь зүйтэй.